Сайн байна уу? Би Төнхөл ерөнхий боловсролын сургуулийн 11 ангийн сурагч Номын Эрдэнэ байна. За одоо би та нарт сургуулийнхаа нойлын талаар харуулъя. Манай сургуулийн нойлын өрөө одоо шинийн өрөөнөөс хэлдэг байна. Арч ирэх хамт гэсэн. Та гараа угааж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалаарай гэсэн үүрэгтэй. Тэгээд хаахын бол сүнхэг чигчдэр өндөр болгон нойлоо зөвлөж одоо цагийн зайтай чигчдэрийн бидний одоо халдвараас одоо бүтээрээс хол ирүүл байхтайгаа тэгээ одоо шалтгаан болж өгдөг. Тэгээ мөн манай хадыг маш олон гар угаастай тэгээд тэрний одоо хүүхдэд маш хүчтэй байдаг. Мөн гарын савнд их дүүгэж хийснээр одоо бид нэр эндээс шууд савнгаа аваад тэгээ гараа угаадаг байгаа. Нэг давуу тал нь гэх юм бол бид нар ерөөсөө нойлын цаас үрээж ашиглах шаардлагагүйгээр гараа ингээд шууд гараа угаагаад явах боломжтой. Тэгээ мөн манай сургуулийн нойл болохоор эрэгтэй эмэгтэйсэн нойл цаалж өгсөн байгаа. Тэгээ энэ нь болохоор хүний одоо хувийн орон зайд гүйцэтгэж өгсөн бас нэг давуу тал юм аа. Нэмэлт мэдээллийн хэсэг. Ариун цэврийн байгууламж нь хаанч хинч хүртээмжтэй цэвэрхэн аюулгүй байх ёстой байх нэ. Сургуулийн ариун цэврийн байгууламжид ирүүлэхэн шаардлага хангаагүй, хүрэлцээ муу, хувийн орон зайг засаагүй, халдвар төвчсөн дамжих эрсдэлтэй, бэлтэрч унж гэмтэх аюултай, агааржуулалт муу, сантехникийн асуудалтай, гэрэлтүүлэг муу гэх мэт асуудлууд байж болохгүй байх нэ.